Анхны үйл амар байсан. Хүүхдүүдэд өгөхийг хүсэж байгаа зүйл гэвэл би бас энэ сургуульд те намайг хүн таньдаг шүү, багш нар намайг мэдж гин гэдэг тэр эерэг мэдрэмжийг нь хүүхдүүдэд төрүүлэхийг хичээдэг. Сайн байцгаана уу? Намайг Амина гэдэг Эрдмийн сайн сургуулийн сэтгэл зүйч байна. Эрдмийн сайн сургуульд яг анхны ажлын гараагаа эхэлжсэн. Тэгээ одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Сайн байна уу? Намайг Хишиг Жаргал гэдэг. Би Эрдмийн сайн сургуулийн нийгмийн ажилтан байна. Би бол яг өөрийнхөө багш мэргэжид бол үнэхээр дуртай, хайртай. Өсгөл аймагаас Эрдэнэт хотод шилжиж ирсэн баа. Тэгээд Эрдэнэт хотод ирээд Эрдмийн сайн сургуульд нийгмийн ажилтнаар 4 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлээ бүр 4-р ангитаа баг сонгож исэн. Ягаад ч нөгөө ингээд хүнтэй яриад тэгээд зовлон байхгүй болоод идэг мэргэжил гэл киноноос үзэл анх мэдэж аваад 7-р ангитаа нэрийг нь мэдхгүй сэтгцэн юмч болно гэж явдаг байж байгаа л сэтгэл зүйч болно гэд багасаа тогтоол яг хүссэн мэргэжлэрээ сураад одоо ажиллаад явж байгаа. Сэтгэл зүйч мэргэжил болохоор аюу стресстэй мэргэжил шиг юу сонсогддог. Яг анх сурж авах үед бол хүн яг өөрийгөө бүрэн таниад төгсдөг юм шиг санагдаад тийм. Яг л би ийм онцлогтой хүн юм байна. За багтаа ийм хүүд бас зовлон үзчихсэн юм байна тий. Одоо тэгвэл би ингэж идэврья гэд яг идэврээд хийгээд нэг төгсөөд тэгээд сургуульд ажиллаж ирснээс хойш бол надад маш сайхан санагддаг сэтгэл зүйч ажиллах. Яагаад тэгэхээр би бол яг хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Хүүхдүүд бол яг цагаан цаас гэж ярьдаг ч тий. Тэгэхээр хүүхдүүдийн яг сэтгэл зүй дотоод одоо өөрөх нь орчинтой танилцаад тэгээд хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийг хараад явах нь нэг талаараа маш азтай хэрэг байдаг. Тэгээ хүүхдүүд бас юмыг маш хурдан хүлээж авдаг, маш хурдан одоо өөрчлөгддөг. Энэ нь бол ажиллах урмыг бас маш их нэмэгдүүлдэг. Мэдээж бас нөгөө зөвлөгөө явахад бол хэцүү үеуд байна. Сэтгэл зүйч маань бол тухайн хүүхдийн дотоод ертөнцийг одоо судалдаг бол нийгмийн ажилтны хувьд болохоор тухайн хүүхдийн бодит нөхцөлийг буюу одоо амьдралын орчин, гэр бүл, нийгмийн оролцоог ингээм хамтд нь хардаг. Эхлээд бол нийгмийн ажлаар ажиллахад жоохон хэцүү бэрхшээлтэй талууд бол байсан. Энэ тал дээр бол манай удирдлагууд, сургалтын менежер маань надад маш их арга зүйн зөвлөмж өгч одоо ингээд одоо би жилд ирэх тусам ингээд туршлагажаад ингээд явж байна. Хаяа нөгөө гэрте очиод унтаж чадахгүй хүүхдийн талаар бодох үе. Гэхдээ өөрчлөлтүүдийг нь хараад тэгээд итгэж байгаа хүүхдүүд одоо бид нарт итгэж байгаа шүү дээ. Боловсролын байгууллагын ажилтан болгонд хүүхдүүд итгэж байгаа. Тэгэхээр итгэж байгаа итгэлийг нь хараад явахаар ер нь нэрч хүч нэмэгдээл байдаг. Эрдмийн сайн сургууль бол сэтгэл зүйн чиглэлээр нэлээд онцлогтой гэж боддог. Яагаад тэгэхээр манайх 3 жилийн өмнөөс яг сэтгэл зүйч хичээл орж ирсэн. Энэ тал дээр манай байгууллага удирдлагч гэсэн маш сайн дэмжиж ажиллаж байсан. Хүүхдүүд ерөнхийдөө ганцаарчсан зөвлөгөөнд ингээд хамрагч байгаа хүүхдүүдийг харахаар за би нэг л болохгүй байна да. Би жоохон сөрөг мэдрэмжүүдийг ихээр мэдрээд байна да гэдгээ өөрөө таньж мэддэг. Дээрээс нь нээлттэй одоо би яг сэтгэл зүйн зөвлөгөө авмаар ингээд нээлттэй хэлж чаддаг хүүхдүүд зөвлөгөөнд хамрагддаг. Тэрэн дээр нэг сул тал харагдчихсан нь хүүхэд толгонд хүрч ажиллаж чадахгүй байна. Хүүхэд толгонд нөлөөлж чадахгүй байна гэд захирал менежерүүдтэй санал хүсэлт тавьжсэн. Би сэтгэл зүйчил ормоор байна гэд. Тэгээд мэдээж манай сургуульч аягүй олон цагийн хичээлтэй хүүхдүүд маш ачаалттай байдаг. Тэгэхэд одоо удирдлагууд маань дэмжиж яг хуваар дээр сэтгэл зүй хичээл гэж оруулаад 1-ээс 12 дугаар ангийн бүх ангиудад сэтгэл зүй хичээл орж эхэлж исэн. Одоо ингээ 3 дахь жилдээ сэтгэл зүй хичээл маань үргэлжлээд одоо бол Cambridge Well-being буюу сэтгэл зүйн сайн сайхан байдал гэдэг ийм хичээл болоод хувирсан. Ерөнхийдөө дандаа хүүхдүүдийг яриулах, мэдрэмжийг нь илэрхийлэхэд сургах, эргүүлээд хүнийг идэвхтэй сонсоход нь дахиад сургах ийм чиглэлээр ажиллаад явдаг. За нийгэм сэтгэл зүйн багийн хувьд болохоор бид нар эцэг их, хүүхэд, сургууль, хамт олон гэдэг ер нь бүхэл орчныг ингээд хамруулж ажилладаг. За өглөөнөөс эхэлнэ. Өглөө бол хүүхдүүдтэйгээ мэдлж угтаж эхэлнэ. Хүүхдүүдийнхаа сэтгэл зүйн байдлыг энэ хүүхд маань гонигтай байна уу, уйлсан байна уу ч юм уу те тухайн хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ингээд бас нийтэд нь хараад ажиллаад явцдаг. Ангиуд ирсэн багштай хамтарч ажиллана. Тухайн хүүхэд хичээлдээ идэхгүй болох ч юм уу эсвэл ингээд харилцааны зөрчил үүсгэсэн тохиолдолд одоо ганцаарч уулзах, зөвлөгөө өгөх, эцэгтэй хамтарч ажиллах гэдэг
Миний талаас гэвэл яг хүүхдүүдтэй тулж ажилладаг шиг багш нартай бол яг тэгж ойр ойрхон ажиллаж чаддаггүй. Харин багш нартай нөгөө бүлгийн тренинг, бүлгийн уулзалтаар бол ажиллаж исэн туршлага байгаа. Тэгэхэд багш нараас өөрсдөө стрессээ тайлах аргууд тэгээд бие биентэйгээ ярилцах юм боломжийг олохыг хүсэж исэн. Тэгээд тэр үйл ажиллагаа манаас явагдаад жоох хуудсан учраас энэ жил дахиад бүлгийн сургалт болон тренинг маягаар багш нарынхаа стрессийг нь хэрхэн зөв тайлах вэ, стрессээ мэдрэмжийг хэрхэн зөв илэрхийлэх вэ гэдэг тал дээр бас багш нараа дэмжиж ажиллах ийм төлөвлөгөө гаргаад явж байгаа. Эрдмийн сайн сургалтаар би өөрөө айгүй хүсэж орж исэн. Яг нөгөө хүнд нөх эрдвч гэсэн айгүй гоё дурсамж, үн цэнтэй дурсамж гэдэг надад оюутан бахта нөгөө эрдэнтийн бэр болоод эрдэнтэд амралтаараа ирдэг гэсэн. Тэгээд дипломын ажиллаа хийж байхдаа яг эрдэнтэд байгаа дээрээ төвийн сургуулиудаар орж нийгмийн ажилтан сургалтын менежүүд гэсэн зөвшөөрөл аваад дипломын судалгаагаа явуулчихсан. Тэгэхэд Эрдмийн сайн сургууль руу орж ирэхэд нийгмийн ажилтны харилцаа, за тэр үе жижигүүр агш байсан багшийн харилцаа, дээрээс нь хүүхдүүдийн харилцаа шал өөр санагдаад нэг юм өөр атмосферт ороод ирсэн юм шиг мэдрэмж төрж исэн. Тэгээд тэрнээс хойш яг би энэ сургуульд ажилламаар байна гэдэг бодол айгүйх төрөөд гэхдээ энэ сургууль нь сэтгэл зүйчтэй гэж хэлсэн байхгүй. Тэгээ би яг төгсчөөд энэ сургуульд л ормоор байгаад байсан. Тэгээд манай нөхөр ингээд захирал руу мэйл өчөд үцхүүгээд тэгээ айгаад сарын дараа захирал руу мэйл өчөжсэн. Би ийм хүн байна, ийм сургууль төгссөн. Тэгээд миний их сургуультаа хийж исэн эрдэм шинжилгээний хурлууд энэ байна. Ийм туршлагатай би гэдгээ мэйлээр бичээд би ингээд ажиллах хүсэлтэй байна гэд. Тэгэхэд захирлын мэйл ч гэсэн айгуу нааштайгаар ирж исэн. Одоо Азтай нэг юм уу өмнөх сэтгэл зүйч маань бас маш сайн сэтгэл зүйч байсан. Тэр сэтгэл зүйч маань гадаадын орноор сурахаар яг явсан үеэр нь би мэйлж таарсан. Ирээд уулзах боломжтой юу гэд. Тэгээ яг ирээд маш их сандарч исэн. Тэгээд манайх авахар болсон, чамайг ажилд авахар болсон. Ингээд ирээд ажиллаарай гэд. Тэгээд маш баяртайгаар орж исэн. Тэгээ мэдээж ихтэй анхны ажлын гар болохоор эхний 2 сар амар хэсэн. Тэг яг нөгөө ажиллаж үзээгүй, яг юу хийх ёстойгоо ч мэдэхгүй бас тиймэрхүү үеуд гарч ирж исэн. Ажилламаар байдаг, ажиллаад байдаг. Гэтэ өөртөө жоох ойлгомжгүй үед тэр үед бол манай удирдлагын баг маш их тусалж дэмжиж харилцаж исэн. Тэгээ нийгмийн ажилтан манаас тасгад маш одоо эргээр нөлөөлж исэн. Тэгээ одоо нэг мэдсэн 3 дахь жилдээ ажиллаад явж байна. Нийгэм сэтгэл зүйн багийн зүгээс бас хамтран зохион байгуулдаг нэг ажил маань одоо сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжааг олгох, за мөн ирээдүйн мэргэжлээ зөв оновчтой сонгоход нь чиглүүлэх зорилгоор мэргэжил сонголтын үйл ажиллагааг зохион байгуулдаг байгаа. Энэхүү үйл ажиллагаа маань 6-аас 7 дугаар ангийнхны хувьд бол өөрийн сонирхсан мэргэжлээ судлаад бусдтай хуваалцах, илтгэх маягаар явдаг бол 8-аас 9 дугаар ангийнхны хувьд бол зочин илтгэгч ураад за мөн өөрийн сонирхсан мэргэжлээ ихэн тухай одоо онцлог давуу талын мэдэж авдаг байгаа. Энэ хичээлийн жилд 36 мэргэжлийн хүрээнд 10 гаруй зочин илтгэгч урьсан, 50 гаруй мэргэжлийн хүрээнд 25 албан байгууллагуудтай хамтран ажилласан байгаа. Одоо цор ганц мэргэжил бичээд тийшээ явчаад дараа нь үгүй багшаа нэмэх байсан юм аа, ийм байсан юм аа гэд хүүхдүүдийн нэр явж байгаа шүү дээ тийш чинь. Албан байгууллага руу гол нь албан бичгээр мэдээлэл явж байгаа учраас дараа нь нэмнэ гэдэг юм хэцүү байхгүй юу? Тэгэхээр энэ дээр аягүй сайн бодож явах хэрэгтэй. Манай хамт олон ч маш гоё штэ. Хамтарч ажиллахад бол нэгт бол маш уур чадварлаг хамт олон гоё таатай урамсгалыг бас бүрдүүлдэг. За манай сургууль дээр бол захирлаар ахалдуулсан хүүхд хамгааллын баг болон дэмжлэгийн баг ажилладаг байгаа. За хүүхд хамгааллын чиглэлээр бол хүүхдийн сайн сайхан байдлыг бүрдүүлэх зорилгоор хүүхд хамгааллын бодлогыг одоо боловсруулах хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэхүү бодлого маань хүүхд хамгааллын багийн үүрэг оролцоо нь юу ахын, ангид ирсэн багш болон мэргэжлийн багийн үүрэг оролцоо нь юу ахын, за эцэгхийн үүрэг оролцоо нь юу ахын ингээд тус нь ингээд заагаад өгчихсөн байгаа. Жишээ нь одоо яг миний баримтлагдаг зарчим гэвэл би 1-ээс 12 дугаар ангийн бүх сурагчдын нэрийг танихыг зорж ажилладаг. Яагаад вэ гэхээр ерөнхийдөө хүүхдүүдтэй мэдлэгээс ер нь харилцагчаар таарад мэдлэн мэдлэгтэй нэрийг нь дуудаад мэдлэгээр хүүхдүүд шал өөр болдог. Намайг энэ хүн мэддэм байж тээ, би чи хин нэг юм байж тээ гэдэг мэдрэмжийг нь өхийг маш их хичээдэг. Хүүхэд бол угаасаа маш одоо үн цэнтэй эрхэм хүн байгаа те. Тэгэхээр нэрийг нь дуудаад мэдлэгээр хүүхдүүд маш өөрөөр хүлээж авдаг. Шилжиж ирсэн хүүхдүүдээ ч маш сайн мэдхийг хичээдэг. Энэ бас айгүй үр дүнтэй байдаг юм шиг санагддаг надад. Сэтгэл зүйч Аминагийн хувьд бол бид хоёр нь аягүй сайн гар нээлж ажилдаг. Хамтарч ажиллахад бол үнэхээр одоо тухтай тийм мэдрэмжийг мэдрүүлдэг. Маш санаачлахтай, бүтээлч, аливаа үйл ажиллагааг одоо ингээд хийхэд энийг ингээд өөрчилчихье. Манай сургуулийн хүүхдүүд
сэтгэл зүйн хичээлийг бас маш их ингэж хүсэн хүлээдэг. Хизээ орох юм бол ер нь ингээ хамтаа явж байгаад багшаа ингээ орно эздээ, хичээлдээ эздээ хүлээж шүү гэд. Угаасаа ингээ яг сэтгэл зүйн хичээлийг ороход манай хүүхдүүд маш тийм гоё тухтай мэдрэмжийг бас авдаг. Ур чадваруудыг бас сэтгэл зүйн хичээлээр дамжуулаад хүүхдүүдэд хүргэдэг нь бол маш их үр дүнтэй байгаа. Эцэгчүүдийн хамгийн одоо асуудаг, бас ханддаг зүйл гэвэл юм ярихгүй байна, юугаач ярихгүй байна, нуугаад байна гэдэг юм хэрдэг. Тэгэхээр эцэгчүүд яаж ажиллах ёстой вэ гэхээр анханасаа нээлттэй байхад нь хаахгүй байхтай л анхаарал өгөөч гэдэг юм л гуйдаг уг нь. Өсвөр насны их үе те тэр үед нь хүүхдүүд ингээд маш нээлттэй тэгэхгүй яриа л байдаг. Ээж би ингэсэн, аав би ингэсэн, өнөөдөр ийм болсон гингүүд нөгөө ядарч байгаагаа жоохон стресстэй байгаагаа насанд хүрчихэд хүүхдэд жоохон гурваар илэрхийлцдэг. Завгүй байна. Эсвэл одоо тэг уцаа оролтонгоо сонсож байгаа царайлах. Эсвэл ямар нэгэн байдлаар хүүхдийг үл тоосон ийм хандлага гаргаад ирэхээр хүүхэд хаагдаад эхэлдэг. Тэгээ хаагдсныхан дараа харин буцааж нээж чадахгүй болчдөг. Тэгэхээр яг нөгөө ярьж байгаа үе дээр нээлттэй байгаа үе дээр нь сайн яриад өгөөч. За хаагдчихлаа гэд одоо цаашаа суухгүйгээр бас нээхийг хичээгээд чанартай цаг гаргаад өдөрт ерөөсөө 20-30 минут чанартай ярьчихад л эцэг их хүүхдийн хоорондын харилцааны зөрчил байхгүй болчих гээд байгаа шүү гэдгийг хэлмээр байдаг. Эрдмийн сан сургуулийн одоо нэг хэсэг болж түүхийг бүтээлцэж байгаадаа бол миний хувьд маш их баяртай байна. Багч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэж бас хичээж ажилдаг. Нэг эдэс нь болж хамтдаа хичээж ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Хамт олондоо тэгээд үе үеийн эрдэмтэн багш ажилчид, сурагчид, эдний эцэг их асан хамгаалагчид, үе үеийн төгсөгчид, тэгээ үе үе ажиллаж исэн багш ажилтнуудаа одоо түүхт 30 жилийн оюун халуун мэндийг хүргэж байна. 30 жилийн оюун мэндийг хүргье.